Дэлхийн нийтэд өрнөж байгаа эдийн засгийн хямрал Монгол улсын эдийн засагч бас хүндрэл учруулж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2014 оны эхний 4 сарын байдлаар манай улсын экспорт 1.4 тэрбум Америк долларт хүрч 18.1%-аар өсжээ. Харин импортын хэмжээ 1.5 тэрбум Америк долларт хүрсэн ч 12.3%-аар буурсан гэх тоон үзүүлэлт гарсан байна. 2014 он гарсаар тээврийн хэрэгслийн импорт буурсан үзүүлэлттэй байна. За тодруулж хэлэх юм бол 2013 оны эхний 4 сарын байдлаар манай улс 13,620 суудлын автомашин импортоор авч ирсэн бол 2014 он гарсаар эхний 4 сарын байдлаар 12,475 болж буурсан байгаамаа. Тэгэхээр энэ хоёр тооны хооронд ойролцоогоор 1000 гаруй суудлын автомашины зөрүү гарч байгаа. Энэ нь төгрөгийн худалдаа авах чадвар буурч валютын ханш өссөнтэй шууд холбогдож байгаамаа. Монголчуудад хэрэглэж байгаа зүйлийнхээ ихэнх хувийг гадны улс орноос импортоор худалдан авдаг. За тэр дотроо гурил, элсэн чихэр, сахилгаан эрчим хүч, автобензин, дизель түлш, суудлын болон ачааны автомашин гэд олон зүйлийг нэрлэж болно. За гурилны тухайд гэхэд өнгөрсөн оны үдээд манай улс 6.9 мянган тонныг импортоор авч ирсэн бол 2014 он гарснаас хойш 4.9 мянган тонн болж буурсан байх жишээтэй. Энэ мэтчлэн байдлаар импорт буурч байгаа нь валютын ханшийн өсөлттэй холбоотой гэдгийг автомашины ченжүүд хүртэл ярьж байна. Гаднаас орж ирсэн машинтай багасж байгаа. Эрс багасж байгаа шүү дээ. Худалдаа авах чадвар бол аюу муу шүү дээ. iPhone-оос бол юу гэдэг чинь 40 сая төгрөгөөр 4 машин авлаа гэж бод тий. Тэг чи одоо 40 сая төгрөгөөр 3 машин авах хэрэгтэй л шүү дээ. Иений ханш ус чангарсан байгаа юм чи. Долларын өсөлт тэр татвараа доллараар төлдөг болохоор тэгэл өөрчлөлттэй л байгаа юм л да. Арай өндөр үнэтэй л сая одоо нэг 9 сая машин 10 саятай ч болцсон юм уу тиймэрхүү л болсон. Машина жоохон багасгаж л байна л да. Ер нь машин жоохон зарагдах нь муу шүү дээ. Угаасаа доллараар yen өсчихөр чинь тэгэл машин авж байгаа хүн хэдүүлээ өгж байгаа хүн хэдүүлээ тэг. Жоохон хэцүү л байна ер нь. За ер нь бол манай улсын гадаад худалдааны өнгө төрөх тэмч сайнгүй байгаа. Он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 93.7 сая Америк долларын алдагдaltaй байна. За гэхдээ экспортын бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн ч үнд нь өөрчлөлт ороогүй юмаа гэдгийг үндэсний статистикийн хорооны макро эдийн засгийн газрын шинжээч ярьлаа. Нүрсний экспорт 19%-ийг эзэлж байгаа. Үнийн дүнгээрээ нүрс 272.9 сая долларын нүрс экспортод гарсан. За нүрсний экспортын тоо хэмжээ бол өсөлттэй, тоо хэмжээний хувьд бол өсөлттэй, үнийн дүнгийн хувьд бол бууралттай байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр нэг ч үнэ маань бол бууралттай, өмнөх оноосоо бууралттай л явж